Мэрээдүүд ч одоо хүн ажиллах шаардлагагүй юм биш үү? AI техник технологи гэдэг бүгдийг бүх ажлын байрыг байхгүй болгоод бидний чи ажилгүй болгоод амьдралгүй болгоод хүн ерөнөөсөө ажил хийж чадахгүй болох юм биш үү? Одоо юу болох гээд байна гэдэг ярианууд айгүй өргөн дэлгэр яригддаг. Та нар ч гэсэн энэ талаар сонсч байсан баг. За тэгээд яг энэ асуултанд нэлийн төхөж очих хариултыг өнөөдөр би оллоо. Энэ бол World Economic Forum дээр 2025 оны дүгнэлт ийм тайлан байна. Тэгээ энийг хүргэе. Яг ирээдүйд ажлын байрууд байхгүй болох юм уу гэдэг асуултанд яг энэ репорт дээр бол үгүй гэсэн байна. За юу гэж юм нэхэр 170 сая шинэ ажил ингээд бий болно гэж байгаа байхгүй, ажлын байр бий болоод тэгээд 92 мянган сая ажлын байр яг өнөөдөр байгаа ажлын байруудаас ингээд байхгүй болоод тэгээд бүр буураад тэгээ зарим бүр ингээд зах зээлээс арчигдана. За энэний зөрүүн дээр нь шүү дээ нэмэх үр дүнтэй буюу 78 сая ажлын байр бол ингээд шинээр гарах хасагдахын дунд бол 78 сая ажлын байрууд бол шинээр бий болно гэх нэмэгтэй гарч байгаа. Тэгэхээр ирээдүйд AI бүх ингээл ажлын байруудыг орлоод таныг байхгүй болгоод цалингүй болгоод ер нь бол байхгүй юм байна. Зүгээр та яах вэ гэхээр энд хөрвж явах ёстой юм байна гэж хармаар байна. За тэгээд энэ бол ажлын байран заяа. За тэгвэл ямар одоо ур чадварууд 2030 он болон түүнээс хойш ингээ нэлээ их одоо өндөр өсөлттэй байх вэ гэхээр за ур чадрын тухайд бол мэдээж хамгийн нэгдүгээр бол техник технологитой холбоотой одоо ур чадварууд байгаа. За дараа нь бол хүн өөрөө хийж чаддаг одоо яг хүний ур чадварууд гэх юм уу та тий нарийн мэрэгшижээж гарч ирдэг одоо энэ ур чадварууд бол техник технологи бол орлож чадахгүй. Энэ бол өсөлттэй эрэлттэй хэвээрэл байх болох юм байна. За дараа нь болохоор когнитив танин мэдхүйтэй холбоотой ур чадварууд. Техник технологи тэртээ тэргүй бүх датануудыг нэгтгэхэд дүгнэлтүүдийг хийгээд гаргаад өгчөж байгаа. Тэгэхээр тэрэн дээр дүгнэлтүүд хийгээд шин зүйлүүдийг санаачилж хийх, гаргалгааг нь хайх энэ зүйлүүд бол яалтчгүй одоо танин мэдхүйтэй холбоотой ур чадварууд байна. За ингээд хамтын ажиллагаа тэгээ бусдтай хамтарч ажиллах, хүмүүсийг хооронд нэгтгэх, хамтдагтай холбоотой ийм ур чадварууд бол ирээдүйд өсөлттэй хэвээрэл байх юм байна да. За ингээд дараагийн ирээлэр болохоор буурах бөгөөд өсөх яг ажлуудыг танилцуулъя.